Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаа. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр инхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогч танд өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр бол 2025 оны 12 сарын 23-ны мегмар гарагийн өглөө байна. Тун удалгүй бид Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх төхөж байна шүү дээ, тий? Тэглэв яах вэ? Тэгээд ер нь бол нэг 24-ний орой гэр бүлээрээ маш том цаг гаргаад тэгээ бэлгийг нь бэлдээд хүүхдүүд 25-ны өглөө бэлэг авдаг юм байлээ. Крисмсийг яван тийм маягаар хийд юм байлээ. Тэгээ кино минутаа гараад ирчихсэн хүүхдүүд өглөө сэргүүтээ бичгийн жичаал бэлгээ хайгаал те. Тэгэхээр хүмүүс яг унтж яг тэр үед Есүс мэндэлж тэгээ харин тэр үед ажиллаа хийжсэн хончид дээр эзэн отсон гэдэг түүхээс энэ бүхэн улбаатай гэж бол зарим хүн тайлбарлан ярьдаг юм байна. Тэгэхээр крисмсийн талаар энэ суралцах дуусахгүй маа. Гайхалтай шүү. Суралцах зүйлс. Бид нэр өдөр бүр тутамдаа байнгын суралцаар байдаг шүү дээ, тий? Харин түүнийгээ сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг хамгаас. Яг үнэ. Тэгээд магадгүй та энэ өдрүүдэд тий энэ 12 сар ер нь тун завгүй сар байдаг шүү дээ, тий? Ямар нэгэн үйлчлэлд та оролцоод тун завгүйж бас байгаах. Гэхдээ энэ үедээ Имануэль бидний үн цэнтэй Есүс Христ, бидний аврагч Есүс энэ дэлхийд бэлэг болон таны ч төлөө ирсэн гэдгийг битгий мартаарай. Бусад хүмүүсийн төлөө за би л ингэх ёстой гэдэг нөгөө хитрхи их үйлчлэлтэй бид нэр заримдаа түүнийгээ дарамт болгоод эзний тэр мэндэлсэн баярын тэр баяр хөөргийг амсаж чадлаггүй өнгөрчихгүй байдаг. Тэгэхээр энийг битгий мартаарай. Бурхан танд ч бас хайртай шүү. Бурхан тантай үргэлж хамт байгаа гэдгийг битгий мартаарай. Зөвхөр танаар дамжуулан олон зүйл ингээ хийгдэх боломжтой ч гэсэндээ таач мөн тэр зүйлийн нэг хэсэг байж баяр хөөргийг заавал мэдрээрэй гэж дахин сануулъя. Тэгээд бид мэдээж ингэж хэлснээрээ таны битгий үйлчилгээгүй шүү дээ. Тийм мэдээж. Мэдээж бид нэр гайхамшигтай бэлэг авсан хүмүүс мэдээж энэ сайхан бэлгээ бусдад өгөхгүй байхын аргагүй шүү дээ. Тэгээд ямарсан үйлчлэл дундаа баяр хөөрөө битгий гээгээрээ эзэн тантай үргэлж хамт байгааг ч гэсэндээ та мэдэрч баяр хөөртэйгээр ад жаргалтайгаар бусдад өгч үйлчлээрэй гэж дахин санаалъя. Тэгээд өнөөдөр бид нэр бас өвгийн цагаараа чухал зүйлийг суралцах болно. Өнгөрсөн 7 хоногт бид дан иш үзүүлгийн номнуудаас суралцсан шүү дээ. Харин энэ удаа шинэ гэрээнээс хамтдаа суралцж байгаа. Тэгээд өнөөдөр Матай номоос суралцах болно. Тэгээд өвгийн цагтаа орохоос өмнө эзний өмнө хамтдаа ирж түнд алдар магтаалыг өргөцгөөе. Тэр биднийг аварч чадах дагуун үлгий Тэхүү баатар гэж өмнөдөн жил хүлээсэн амлалт билбүү хамгийн дэдхан судлаад орхио хадихан байж дэлхийд тазалраа Тэнгэрийг бүтээж доошоо бууж ирлээ гэж
сүрсэн биднийг та хайрлаа хайрыг зогсоогч өөрөө зүрхээ урсан хамгийн сайн хайр түгээн өглөө гэж юу Өргөн байрлаа бүтэхийн гэлтгүй байгаа бүхнээ өглөө бид түүнийтэй чичиралтай хамтай лон үнэртний цагал бай бүрэг түнд ариун тос өглөө та түүнийтэй I'm not with them. How did they come? So that I'm Hadi ham bejin dilhit tazavra. Tingrig butte sto shovu chirtegi chu. Hardet sursan биднийг та хайрлаа хайрыг зохиогч өөрөө зүрхээ урсан хамгийн сайн хайр түгээг өглөө гэж юу миний чиний Tingrig бүтээгч доошоо бүжиглээ гэж юу Хардаж сүрсэн биднийг та хайрлаа хайрыг зогсоогч өөрөө зүрхээ урсан хамгийн сайн хайр түгээн өглөө гэж юу Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За, Крисмсийн өдрүүдээр Крисмсийн бэлэгдлүүдийн талаар Крисмсийн үеэр 2000 жилийн өмнө юу болсон бэ гэдгийг ярихгүй гэдэг бол болохгүй. Тэгээ одны тухай төмөр ярина. За, тэгээд энэ одны тухай яриа бол бурхан хүмүүсээ чиглүүлдэг гэдэг. Тэр бурханы бидний амьдралд гайхамшигт оролцооны нэгэн гэрчлэл байхгүй. Хүмүүс бол энийг үж ойлгодог. Санамсаргүй тэгээд санамсаргүй юм гэж бол ер нь бол Христэд итгэснээс хойш байхгүй болж байгаа шүү. Тэ? Гинтийн, ерөөл, ивэл бурхан бэлдсэн байсан тэ? Бурхан цагтаа хөдлөг, бурхан сайн. Тэр үргэлж сайн, тэ? Тэгэхээр бид нэр энэ одны тухай уншиж байхдаа тэ? Яасан бол ингээд гараа ирж яг тэр нэг малын сарвчин дээр нэг юм санамсаргүй нэг юм төмөр байжгаад яг тэр үеэр нөгөө нэг
мэрэгд чи ингээд нэг юм уулан дээгүүр гаадарч нэг юм төмөр мөмөр ойгоод нэг гялцдаг штэ тий. Тэгээд гялцсан юм байлгүй өдөргээд ингээд за бас арай тийм одоо юу гэдгийг те энгийн болох гэж оролдох хэрэггүй болов гэж бодож байна. Энэ одны тухай энэ яриа бол хэдэн зуун дамжсан гайхамшигт яриа байхгүй. Тэгэхээр нэгдүгürt бол яг юу болсон мэхээр дорн зүгт буюу Израильд огт амьдардаг шал өөр газар амьдардаг хүмүүс за яг зурхаач гэж үзэж байна, эрдэмтэд гэж үзэж байна. За хаадууд гэж бол зарим хүмүүс яриад байдаг. Гэхдээ хаадууд гэж яагаад ярих болсон юм болоо гэдэг дээр хоёр юм яригд юм билээ. За нэгдүгürt нь юу яригддаг вэ гэхээр тэдний одоо аяллуудыг хаадууд ивент итгэсэн. Бас тэдэрт эрх мэдлийг хаадууд өгсөн. Аюулгүй аялах гэсэн үг шүү дээ. За тэгээд тэдний зарим нь бас хааны удмын хүмүүс байсан байх боломжтой гэж бол үздэг юм байна. За юутай ч гэсэн тэд нар бол маш их мундаг одоо эрдэмтэн мэрэгд тэр олон оддын дунд те гарч байгаа хөдөлгөөнийг маш анзаардаг. Юу болж байгааг ойлгодог. Цаг үеэ мэддэг. Тийм хүмүүс байсан байна. Матай номын 2 дугаар бүлгийн 9-р зүйл. Тэд хааны айлдварыг сонсоод замдаагаар үзэгтэн. Тэгтэл зүүнтэй тэдний харсан од өмнө нь явсаар хүүхдийн байгаа газарт хүрээд зогсжээ гэж хэлсэн. Энэ бол яг онцгой. Тэд нар өөрсдөө хүлээж аваад бүрт хэдэн өдрийн туршид те өөрсдийг нь чиглүүлж байгаа гэдэгт бат итгэлтэй байх одоо юу гэдгийг бодтой юм одоо чиглүүлэг байсан гэдгийг бол эндээс харж байна те. За тэр хавцаа юм шиг байна да биш бүр яг тэнд байгаа гэж заасан гэж. Би бол Библийг одоо юу гэдгийг одоо орчин цагийн хүмүүст ойлгомжтой болгох гэж зөөлрүүлэх гэдэг ч юм уу эсвэл Библийг тайлбарлахын тулд айл нэг одоо юу гэдгийг те тухайн одоо салбар чиглэлийн номыг авчираад нэг ийм утгатай авахгүй тийм утгатай авахгүй юу гэж ярихыг бол илүү зүтгдэг байгаа. Яг тэгэхээр Библи өөрөө бол Бурхны сүнсээр бичигдсэн гэдэг утгаараа бол үнэхээр гайхамшигтай ном. За ингээд мэрэгд гэртээ байгаад од мод судлаа байж л одоо зүүнтэй од харагдаж байгаа байхгүй. За тухайн од харагдаад тухайн од шинээр харагдлаа гэдгийг эрдэмтэд мэдээд хамтдаа цуглаад юун од вэ гэдэг утга учирыг нь цуглаад дараад нь тэрийг нь ямар учиртай од болохыг ойлгоод тэгээд дараад нь энэ од бол одоо тэ Евдийн шинэ хаан төрснийг гэрчилж байна гэдгийг мэдээд тэгэд яагаад ч тэд нар Евдийн хааныг одоо хүндлэхээр болчдгийг тэ яагаад одоо тэдний өөрсдийнх нь биш хааныг тэд нар тэгж их хүлээдгийг бас тэд нар тэр хааны амьдралыг тэр хааны хувь тавиланг яаж мэдээд тэр бэлгүүдийг нутгаасаа бэлдээд бас гараад явдгийн эдэр гэдэг чинь угаасаа энэ одтой холбоотой түүхүүд нь үнэхээр Бурхны бас нэгэн гайхамшигын нэг хэсэг гэдгийг бол бид нар бол ойлгож хүлээж авах хэрэгтэй байхгүй. За ингээд тэд нар одоо ингээд та ингээд бодоод үзлээ те. Яг тэгсэн гэж байна. Тийшээ очиё гэд. За ингээд бүгдээрээ ингээд тоглоод бэлэг мэлгээ бэлдээд унаа уншаа үлээ тухайн үеийн шиг ямар машин төрөлцсөн гэх юм шүү дээ. Аян замын уртыг даах тэмээ олно. За тэгээд зарснаар олно, хамгаалах цэргүүд олно. За тэгээд Хэрод хаан Ромын эзэнт гүрний мэдлийн доор байгаа юм чи бас яачих юм бэлээ. Хэрод хаан ч өөрөө бас их эвгүй гар байсан те. Одоо 10 хүүхдийнхаа хоёрыг нь өөрийн гараар алдсан байдаг. Хатнаа хүртэл өөрөө алдсан байдаг. Тэгээ ер нь эвгүй харгас хаан дээр очих болчиход байгаа байхгүй. За тэгээд дээр нь Израиль юу ч ромчууд чинь өөрсдийнхөө бурхтын хаан гэж боддог хүмүүстээр за тэгээд өөрсдийгөө хаан гэж боддог хүмүүстээр тэдний дунд тэдний нутаг дээр өөр хаан төрцөн гэж яриад очих гэдэг бол тухайн эрдэмтэд ямар том шийдвэр гаргахад энэ од нөлөөлснийг бид биедээс харах боломжтой. Бүгд өөрсдөөс асууя. Та нар ямар нэгэн ийм од шиг яг ийм өгөгдлөөс болоод амьдралаа өөрчилж, амьдралаа болон өөрийгөө эрсдэлд оруулж хааны газар руу явах уу гэж. Тэгэхээр энэ бол маш том асуулт байхгүй. Бэтлехемийн одны тухайд одоо бид нар яг юу гэж хэлэх вэ? Сайн мэдээний одоо тэ Матай номон дээр энэ тухай гарч байгаа. Тэгээд гинтэл Иерусалим дээр эрдэмтэд орж яваад Хэрод хаанд бараадгаад зүүнтэд бид нар шинэ од харсан. Энэ Евдийн шинэ хаан төрснийг гэрчилж байна. Хаан агааг нь зааж өгөөч гэж бол хэлсэн. За ингэж хэлнэ гэдэг чинь бол тэд нар бол өөрсдөө маш аюултай байдалд орж байгаа гэсэн үг байхгүй. Гэтэл Хэрод хаан маш их асар их бухимдалд орсон гэдгийг бол бид нар бол энэ сүүлийн хэдэн өдрүүдэд сурж байгаа шүү дээ тий. За тэгээ ямар ч гэсэн Хэрод хаан бол төсвөр дэвчээр гаргаж тэгтээ хорн санааны шүү. Төсвөр дэвчээр гаргаад
За Эвдэн Бэтлехемд гинэ. За та нар очиод яг тэр хүүхдийг очиод хүндлээд тэ хийхийг хүсэж байгаа зүйлүүдээ бүгдийг хий. Тэгээд эргэж ирээд харин надад хэлээрэй гэж. Ямар учиртай хүүхэд хаан төрсөн байна. Яг байна уу? Та нарын төв байна уу гэдгийг мэдэрэй гэж. Тэгэхээр жишээ нь нэг юм зүйл одны тухай ярин дээр нэг зүйл дагвар яригддаг нь юу гэхээр бэлэг байхгүй. Хааны ордонд хаанд зориулсан бэлэг барьж үрж ирээд энэ яг таних биш ээ. Тэ? Энэ шин төрсөн хаанд байхгүй юу гэж хэлээд гарнаа гэдэг бол үнэхээр тухайн хааныг бол том хүнд одоо уурыг хүргэсэн нөхцөлөд үүссэн гэдэг юм чинь. За ингээд тэд нэр гарч ирэл мэдээж ойлгомжтой. Эвдэн Бэтлехэм гэж одоо тэгээд хаан байх уу? Тэгээд Ефратийн Бэтлехэм хот гэж бол хаан байх уу гингэл. Тийшээ байгаа штэ гэдэг. За ингээд Бэтлехэм рүү яг ингээд харах үед од тэднийг чиглүүлсэн баг. Нөгөө тэдний нутагтаа харсан од тэднийг чиглүүлсэн. За тэгэхээр мэдээж бол тухайн одыг бол сүулт од байсан гэж бол үзэж байгаа. Тэгэхээр сүулт одны өдөр нь бол ямар нэгэн газар яг зааж байгаа юм шиг бол харагддаг. Бас нэг зүйл нь сүулт од нь бол тодорхой хугацаагаар харваж яваа, мөхөж яваа, сүнж яваа, шатаж яваа од гэдгийг бол бид бол мэдж байгаа шүү дээ, тийм. Тэгээ тийм болохоор яг тэр үзэгдэж тэр эзэнд яг тэр од тэр гэрэлт тэр одоо тэр аяллаараа дамжуулан хардаж байгаа тэр нөхцөл байдал нь Ефраимын Бэтлехэм хот руу яг зааж байгааг эрдэмтэд мэдээд дагаад явсан ба. За тэгэхээр тэр хүмүүсийг одоо араб юм уу эсвэл Месопотами хавцаа одоо Иран, Ирак хавцаа тий байсан гэж үзэх юм бол тэр одны ингээд сүүл одны харагдсан хугацаанд бол барагцаагаар бол 2 сар орчим гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр яагаад ингэж үздэг юм гэхээр манай эртний 5 онд 70 өдрийн туршид нэг юм од харагдажсэн талаар хятадын эрдэмтэд бичиж үлдээсэн байхад. Бодоод үзтээ хятадын эрдэмтэд хүртэл харсан байгаа байхгүй. Ягаад гэхээр дэлхийд нь жижигхэн гариг шээ тий. Тийм учраас тэр оддын хөдөлгөөн бүхэл юм дээр харагдаж байгаа шүү дээ. Яг хятадын эрдэмтэд манай эртний өмнөх одоо 20-10 онд хятадын эрдэмтэд цорын ганц урт сүултээ од харагцаан гэж бол тэмдэглэн үлдээсэн байдаг юм байна. Энийг бол мэдээж бол Бэтлехемийн од гэж бол үздэг ба. Яг үнтэй төстэй од бас хязаа харагдсан бэхээр 1858 онд үзэгдсэн од байгаа. Тэгэхээр тэр од бол ингээд Парисын дээр хэсэг хугацаагаар ингээд тогтсон юм шиг, яг Парист зориулагдсан юм шиг тогтсон байдлаар харагдсан гэж байгаа байхгүй юу? Тэнд л одоо хамгийн сайн харагдсан гэж. Тэгэхээр нэг ярьдаг шүү дээ, нар хэртнэ, сар хэртнэ. Яг тэнд дэлхийн яг тэнд яг хамгийн тод хамгийн гоё харагдана гэж тийм үү. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд бол үнэхээр од чиглүүлэг өгсөн гэдэгт бол бидний хэрэгэлцээг бол алга болгож байна. За ингээд тэд нэр явсаар байгаад та нар бод Юнас гараад тэ Месопотамиас гараад одоо Арабаас гараад Иерусалим ороод Иерусалимаас Бэтлехэм орсон. Яг энэ үед маш цаг хугацаа өнгөрч байгаа. Тэгэхээр яг тэр хүмүүсийг бол малын сарвчанд байхад нь очсон гэж бол үздэг. Учир нь малын сарвчид Есүс төрөх үед од гарсан гэдэг чинь тэднийг нутагтаа байхад нь од гарсан гэсэн. Тэгэхээр бараг 2 сарын дараа Мари Йосеф баяр хаана байсныг нь мэдэхгүй боловч ямар ч гэсэн тэдний байгаа газар руу очиод тэгээд одоор дамжуулан очиод тэдэнд хүндэтгэл мөрлийг өргөөд хаан руу очилгүйгээр тэдэнд нутагтаа шууд харьсан байгаа. Хамтдаа бүгдээрээ нэг зүйлийг маш сайн ойлгож байгаа. Эзэн Паулаар дамжуулан Афин хотын тэлэгтээ Бурхан өөрийнхөө оршин байгаа эргэн тойрон, орчин тойрон тэ одоо байгаль дэлхий бүх зүйлээр дамжуулан өөрийгөө илэрхийлдэг үлээ. Тэр бол хизээч биднээс хол байгаагүй нэг юм билээ гэж хэлсэн. Би та бүхний Крисмас баярын өдрүүдэд тухайн үед 2000 жилийн өмнөөсөн эзний гайхамшгуудад хүмүүс итгэснээр эзэнтэй уулзаж байсан шиг та ч гэсэн өнөөдөр итгэж эзний өөрийнхөө амьдралд хийж байгаа тэр гайхамшигт үйлсүүдийг танд зориулан хийж байгаа тэр гайхамшигт үйлсүүдийг анзаардаг сүнсний нүдтэй байгаарай гэж Крисмас өдрүүдэд Есүсийн нэрээр таныг өрөөж байна. Амен. Үгийг тунгаан бодоод эзний өмнө хамтдаа ирж түнд алдар магтаалыг өргөцгөөе.
бурхны авраач бидний төлөө хөдөрлөө бүгдийг мөнхөд хаанчлана. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Матай номын 2 дугаар бүлгийн 9-р ишлэлээс суралцлаа. Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Үзэгтэн. Тэгтэл зүүнтэд тэдний харсан од өмнө нь явсаар хүүхдийн байсан газар хүрээд тогтжээ. Хэмээх ишлэлээс бид нэр суралцлаа. Матай бичгтээ энэ од бол зүгээр нэг энгийн од биш, харин маш онцгой од байсан гэдгийг тодорхой хэлсэн. Үндэ энэ од ер бусын од байсан юм а. Энэ гайхамшиг байсан бөгөөд үүний учир шалтгааныг бид заавал хаагаад авах шаардлага байхгүй. Мэдээж эзэн Есүсийг ирэхэд Тэнгэр газар хүртэл түүний дэлхийд ирсэн явдалд баярлаж байсан бах. Мэдээж тэр үед ямар нэгэн зүйл болсон мэрэгдийн хувьд ч гэсэн ер бусын тэр одыг харсан юм а. Тэгээд энэ үйл явдлыг өнөөдөр бид нэр үгийн цагаараа суралцлаа шүү дээ. Тэгээд түрүүн пастор маань хэлсэн Бурхан хүмүүсээ чиглүүлдэг юм а. Санамсаргүй зүйл гэж бидний амьдралд үгүй. Бүгд Бурханы төгс төлөвлөгөөний дагуу болж байгаа шүү. Таны амьдрал тохиолдож байгаа ямар нэгэн тэр бүх зүйл гайхамшиг,
тэр үзэгдлүүд те танд тохиолдож байгаа тэр ивэл өрөөлөд бүгд Бурханаас ихтэй шүү гэдгийг та бүхэн мартаарай. Тэгээ өнөөдөр бид нэр маш гайхалтай үгээс суралцлаа шүү дээ. Тэгэхээр тэднийг нутагт нь од харуулад, нутгаас нь авчираад, хаантаа олзуулаад, за Израиль бас ийм сонин хаан байдсан байна гэдгийг байгаа. Тэгээ дараад нь жинхэнэ хаан болох Есүс Христийн байгаа газарыг одоор дамжуулан Бурхан замчлан тэднийг Есүс Христ уулзуулсан. Есүс Христийг одоо төрөнгөж төрүүлээд удаагүй байсан Мари, Йосеф хоёр ямар нөхцөл байдалтай, за мадын сарвчин байгаагүй л ах те. Гэхдээ ямар нөхцөлтэй байдалтай байсныг бол мэдэхгүй. Ямар ч гэсэн л их нэртэй төрөх гэж байгаа их нэртэй одоо илүү тухтай газар олж чадахгүй л байсан залуу шүү дээ тий. Тэгэхээр бол гэтэл нэг юм зүйл маш тодорхой. Тэр хааны хараад мэрэгд энэ хаан мөн гэж хүлэн зөвшөөрсөн. Гэхдээ саяхан тэд нар чинь Иерусалимд хааны ордонд орсон хүмүүс шүү. Харин Йосефийн байгаа газар мэдээж хааны ордон байдгаа игэл жирийн иргэн ч гэсэн амьдрдаг гэхэд хэцүү байдлаар газар байсан баг. Гэтэл тэд нар тэнд очиод бид нар хааныг зорж ирсэн гэсэн сэтгэл нь огт төрөөгүй байгаа байхгүй. Би энийг бүр ингээд ярмаар санагдаад байгаа байхгүй. За тэгээд тэд нэр бэлгээ өгсөн гэдэг чинь. За нэг мужаан байна та. За энэ алт малтыг энд өгөх хэрэг байна уу гэж бол бодмоор штэ. Тэгтэл тэд нэр хаанд зориулж барьдаг алтыг одоо тий бас одоо Google-ийг тэгээ мөнх бус одоо мирийг бэлэг болгож өгсөн байгаа. Эдгээр нь маш их үнэтэй. Тэгээд тэд нэр бэлэг болгож өгөөд хүндэтгэлээ үзүүлээд тэ өөрсдийнхөө амьдралын утга учир тэр олонд судалгаа тэр одоо Бурхан энэ бүхнийг зөвхөн өөрсдөд нь мэдрүүлсэнд маш их талархан зогсож байтал Бурханы бас нэгэн гайхамшиг болсон юм гэхээр та нар хаан дээр буцаж очиж болохгүй гэж хэлсэн байна. Амьдралдаа төмөрөө нэг Бурханы чиглүүлгийг авъя. Манай хермоны шүтрийнхаа төмөрөө нэг тэ яг Бурханы бол гэхийг сонсъё. Яг хий гэхийг сонсъё. Надад тэмдэг өглөө гэж итгээд яг тэр нь мөн байхыг амьдралдаа нэг удаа харахыг зөвөр хүсэж байна. За тэгээд мэрэгд бол тэндээс ингээд явсан. Хүмүүсийн нэг асуултад хариулаад залбирлын цагт аваа гэж байна. Тэр үл тэгээ Йосеф бэлгээ яасан юм бол тэгээд яагаад мужаана хийгээд байсан юм бол тэгээд хүмүүс тэгдэг байхгүй. Херод хаан гэр бүлийг нь ялангуяа Есүс Христийг те хүүгийн алхаар цэрэг явуулаа гэдэг мэдсэн учраас тэр маш яалтараа Египт рүү явсан байдаг. Саяхан малын сарвчанд ихнэрээ төрүүлж исэн хүн яаралтайгаар одоо тэ нэлээд хол байдаг Египт улс руу явна гэдэг бол Бурхан тэр зардлыг тэр аяллаа зардал тэнд очиод амьдарч байгаа дэргэж ирэх бүхий л зардлыг эзэн тэр мэрэгдээр дамжуулан хангаж өгсөн байгаа байхгүй. Эзэн үнэхээр яг цагтаа эзний цаг гэдэг бол өөр шүү. Хангалттайгаа, зөвлөгөөтэйгаа, хань болох хүмүүстэйгээ ирдэг шүү. Крисмсээ энэ өдөр бүгдээрээ энэ одны төгөөр ийм зүйлийг сурья. Та тэгээд хамт залбирая. Халелуя. Их эзэн минь биднийг төв цагтаа төрүүлж биднийг ивэж өрөөхийг хүсдэг эзэн минь. Бид өөрсдийнхөө амьдрал тохиолдол зүйлүүдийг харахтаа бид буруу цагтаа төрсөн юм шиг, буруу газараа байгаа юм шиг, буруу хүмүүстэй байгаа юм шиг санагддаг. Тэгвэл биднийг зөв газар, зөв хүмүүс, зөв хийх ёстой ажил гэж юу болохыг та бидэрт ойлгуулж өгөөч. Бид яг энэ цаг мөчтөнөөс таньс тайлбарнгуйж байна. Та бидний амьдралд яг надад зориулаад ямар одыг харуулж намайг хайсан замчлахыг хүсэж байна. Та замчилж өгөөч гэж таньсгууж байна. Бас үүний төлөө би хаана очиж хинтээ уулзаж, хинээс зөвлөгөө авч, хинээс дараагийнхаа алхмыг авах уу, хинтээ хамтрах уу? Эзэн минь та ойлгуулж өгөөч гэж таньсгууж байна. Амьдралдаа хэрөөч хүмүүсийн хараа сүрдэгтэй ч юм эсвэл янз бүрийн нөхцөл байдал орохдоо тэднэр дээр цагаа алдах биш. Харин хэдийгээр хардаж байгаа байдал нь Йосеф Майр Есүс бяцхан Есүсийг хардсан ч гэсэн зөв газараа очиж, зөв зүйлдээ өргөл өргөж, зөв зүйлдээ оролцохыг хүсэж чиглүүлж өгөөч хэмээн бидний төлөө ертөнцийн гэрэл болон ирсэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамтайсан сонсогчтанд баярлалаа. Маргааш иргэдийн цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.